манайхаа Сонин Монгол подкастын бодо Солонгой байна. Өнөөдөр бид бүхэн удаан хугацаанд подкаст хийгээгүй учрыг тайлж байна. Яагаад гэвэл бид шинэ офис нүүж ирээд нэлээд хэсэг хугацаанд подкаст хийгээгүй. За тэгээд өнөөдрийн маань подкастын шинэхэн сайхан подкастын маань дугаарыг нэрийг За өнөөдрийн подкастын сэдэв болохоор хүмүүсийн нэлээ ундууцлыг хүргээд дургух хүргээд байгаа асуудал байгаа шүү дээ. Боржуурын асуудал. Тэгэхээр боржуурын асуудлыг юу нэ хийн шийдэх ёстой юм бэ? Нямбатар дангаараа шийддэг юм уу? Эсвэл өөр ингээд бас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаар хүмүүс байдгүй гэдэг талаар ярин. Тэгээд утгагүй бас та нар мэдж байгаа орон нутгийн сонгуул болох чинь. Тэгээд аль хэзээний намууд нэр дэвшигчтэй тодруулаад ингээд бүр улс төрийнхний хүрээнд бол бужигсан цаг үе одоо л гэдэг өрнжин л доо. Гэтэ үүний хажуугаар нөгөө хүмүүсийн ажил хичээл сургууль гэсэн чи стресс бүр маш дээзэгтэй тулж ийн. Ер нь бол тэгээл боржуурын асуудал, төвжирлийн асуудал, автосны хүртээмжийн асуудал, тоос шорооны асуудал гэл маш их олон асуудал яригдж байна. Тэгээд ялангуяа нийслэлд байгаа эдгээр асуудлуудыг яг хэн шийдвэрлэдэг юм бэ? Тэгээд шийдвэрлээд байгаа хүмүүсийг бид нэр сонгодог юм уу? Эсвэл цаанаас томилогддог юм уу гэдэг асуудлын хүрээнд ярина бид. Би тэгэд өмнө 3 дахь подкастаар ярьжсэн баг. Би тэгээд санаж байна. 2-3 дахь подкастн дээр бид нэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын талаар мэдээллийг хүргэсэн байгаа. Яагаад гэвэл бидний яг хамгийн ойрхон байгаа тулгымцсан асуудлуудыг шийддэг хүмүүс маань болохоор яг иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүмүүс байгаамаа. Тэгээд энэ оны 10 сарын 11-ний өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурал маань иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуул маань явагдана. Тэгэхээр энэ сонгуул бүгдээрээ маш сайн идэвхтэй оролцоё гэж уриалж байна. Яагаад гэвэл залуучуудын маань эрс маш бага байдаг. 2020 оны сонгуулиар болохоор 32% тий 22 оноох дээр 37%. 16 оны сонгуул дээр 32% эрсдэлтэй байсан. 18-аас 34 насны залуучууд 20 оны сонгуулиар болохоор 36% эрсдэлтэй байсан. Тэгэхээр улсын хурлын сонгуул бол ямар ч тааш нэг 50 гэсэн босгоод аваад идэг. Харин орон нутгийн сонгуул бол хамгийн одоо ингээд бага эрсдэлтэйгээр залуусын идэх оролцоо маш муутай явагддаг ийм сонгуул байгаа. Тийм орон нутгийн сонгуул гэж нэрлэгддэг. Одоо энэ сонгуулийг маань ярихаар ингээд залуучууд юу нь бол мэдтгүү. Тэгээд орон нутгийн сонгуул болно гэж штэ тэгэхээр орон нутгийнхан аймаг сумд байгаа хүмүүс саналаа өгөх юм билгүй тэгээд нийслэлийн ялангуяа тийм ойлголттой байгаад идэг. Тэгээд чи ер нь өмнө нь одоо энэ нөгөө битээ подкаст хийж эхлээд ер нь бол ингээд битэрийн ингээд улс төрийн ойлголтод ер нь харьцангуй бас дээшилсэн гэж бол би харж байгаа. Тэгээд ер нь энэ подкастаас өмнө чи орон нутгийн сонгуулийн тухай сонсч ирсэн үү? Би ихтэй нэрэл орон нутгийн сонгуул гэдэг учраас орон нутгийнх нь явдаг байх гэж боддог байсан. Яагаад орон нутагт явагддیں۔ Одоо чи яагаад хотод болохгүй байгаа гэж бодох ерөөсөө бодохгүй. Орон нутаг гэхээр за орон нутаг л юм гэж боддог байсан. Тэгсэн чи яг үндэ тийм биш. Сум, аймаг, дүүрэг нийслэл гэсэн ийм дөрвөн одоо яг одоо засаг захиргааны нэгждэр тий одоо бүх засаг захиргааны бүх нэгж болгон дээр одоо төлөөлөгчдөө сонгох сонгуул явагдаж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө нийт утгаар нь Монголд болохоор нөгөө улсын хурлын сонгуул, ерөнхийлөгчдийн сонгуул, орон нутгийн сонгуул гэдээ нэрлэлцэн. Тэнгүүд нөгөө нэгшлээсээ ч гэсэн шалтгаалаа. Дээрээс нөгөө хүмүүсийн бас нөгөө нэг юм иргэний боловсролын талаарх ойлголт тутамгаас ер нь болоод яг энэ орон нутгийн сонгуулийг бол зөвхөн сум одоо аймагт болдог сонгуул нийслэлд хизээч болдоггүй юм шиг нийслэлийн хүмүүс ялангуяа хүлээж авдаг. Гэхдээ одоо нийслэлд бас сонгуул явагддаг. Тийм үү? Нийслэл дүүрэг гэж хоёр англи дээр хоёр одоо засаг захиргааны нэгж дээр бүгдэн дээр нь төлөөлөгчдийг сонгох юм сонгуул явагддаг байгаа шүү гэдгийг бас хэлье. Яг бидэд бол саяны сонгуул дээр яг хүмүүсийн сэтгэлд хүрсэн сонгуулийн үр дүнг харж чадаагүй шүү дээ. Жишээ бид нар бол илүү жижиг намуудаа дэмжиж тийм одоо солонгоруулсан тийм одоо сонгуулийн үр дүнг бид нар хүсэж ийсэн. Гэвч бидний хүссэн шиг болоогүй. Яг зарим хүмүүс юм бол хүссэн нам хамгийн дийлийг авсан баг. Харин биднийг яг уг нь бол орон нутгийн сонгуул биш иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул гэж нэрлэх нь илүү зөв нэршлэн байгаа даахгүй. Иргэдийг төлөөлдөг хүмүүсийг бид нэр сонгодог байгаа. Улсын хурлын гишүүдийг сонгож байгаа манай сонгуул улсын хурлд байгаа гишүүдлээ нэг биднээс жоохон хол байгаа даа. Бид нар болохоор улсын хурлын гишүүдийг бидэртэй хамгийн ойрхон байх хэрэгтэй хүмүүс гэж боддог боловч яг хамгийн ойрхон яг мэдээ гараал манай хотхны цаана байгаа нийтийн зам талбай амар том нөхтэй болсон. Тэгээ олон машинууд тэнд орж нөхөр нь ороод гинтээд байгаа одоо эвдрээд байгаа ч юм уу. Тийм шалтгаануудыг засах боломжтой нь иргэдийг төлөөлж байгаа хүмүүс энэ асуудлыг шийддэг боловч бид нар улсын хурлын гишүүд рүүгээ яваад идэг. За тэр чи энэ манай нэг цас мас гэдэг чинь юм жижиг сажиг асуудлаар гараад ирээд идэг. Тэгээ бидний яг гомдол гаргаад гомд саналаа илэрхийлээд асуудлаа шийдвэрлэх газар маань яг бидний хороо
дүүрэг, нийслэлд байгаа энэ яг удирдах байгаа хүмүүс рүүгээ бид нэр санал гомдлоо явуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэр ерөөсөө энийг мэддэггүй мөлий. Өгийг мэдхийг ч хүсдэггүй байх, мэдүүлэхийг хүсдэггүй байх гэж бодож байгаа. Яг тэгэхээр энийг илүү яг намаасаа энийг ингэж хүмүүс за энэ бол яг ийм утга учиртай сонгуулаа. Энийг ингэж сонгох ёстой гэж хэлэх ёстой боловч ерөөсөө юу ядаггүй. Бид нар мэддэггүй. Тэгээд ялангуяа яг нөгөө нэг 9 сараас хүүхдүүд яг дараагийн хичээлийн жилдээ ороод оюутан залуучууд яваад яг нөгөө нэг сонгуулийн насны эд хүмүүс чи яг ингээл тус тусын өөр газартаа очичихлаар яг нөгөө өөрийнхөө орон нутгтаа сонгуул өгөх боломжгүй. Нааша цаашаа харьяа дүүргэхээ шилжээд цаан гэрийн хаягаа тэгээ солиулаад авах боломжгүй, орчин суугаа хаягаа солиулах боломжгүй байдаг гэх мэтчлэн тийм ч учраас яг үүндээ бидний залуучуудын ирс хамгийн муу байдаг гэж хараад байгаа юм л та. Тийм. Ер нь бол ингээд наашаа цаашаа шилжилт хөдөлгөөн нөлөөлөх хүчин зүйлүүд ер нь маш их байгаа л да. Тэгээд нэг зүйлийг ингээд тодруулж хэлвэл аймгийн хувьд бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг хоёулаа юм тусдаа нэгждэр төлөөлөгчдийг сонгох сонгуул болно. Тэгэхээр аймагт байгаа иргэд жишээлбэл хоёр одоо ингээд санал өгнө шүү дээ. Хоёр ингээд сегментэд санал өгнө гэсэн үг. Нийслэлд амьдарч байгаа иргэд болохоор мөн адил нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал саналаа өгөөд дүүргийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээр бас ингээд санал өгнө гэсэн үг. Тэгэхээр мандатын хувьд болохоор 2800 гаруй тойрогт 8000 гаруй одоо ингээд мандатын төлөө бол одоо ингээд иргэдийн төлөө одоо хүмүүс бол өрсөлдөн энэ сонгуулаа. Тэгээд ер нь бол томоохон одоо нөлөө бүхий одоо улс төрийн хүчин байна. Одоо Монгол Ардын нам, Ардчилсан нам, хүн нам гээд зэрэгээс бол ингээд бүгдээрээ ингээд топ хаваатад хүрсэн ийм хүмүүсийг бол нэр дэвшүүлж байгаа. Тэгээд 9 сарын 2-ны байдлаар ер нь бол намууд нөгөө нэр дэвшигчтэй тодруулаад тэгээд сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд одоогоор ер нь бол баг өнөөдөр ингээд сонгуулийн ерөнхий хорооны эхний байдлын дүгнэлт гарч байгаа. Нөгөө сонгуулийн ерөнхий хороонд нөгөө нэг нэр дэвшгээр санал болгож өгсөн хүмүүсийн нөгөө нэг мэдээллийг шалгаад сонгуулийн тухай хууль орон нутгийн сонгуулийн тухай хууль заасан одоо шаардлага журам нийтгэх хүмүүс байвал эднэрээ гадаа ингээд засварлал нөө зөрчлийн ажиллагаа нөө гэд хугацаа өгдөг. Тэгэхээр одоо ер нь бол сонгуулийн ерөнхий хороо шалгаад дүн гаргах процесс дээр бол орон нутгийн сонгуул явагдаж байгаа. Тэгээд маш им олон тооны мандат дээр маш олон хүмүүс нэр дэвшиж өрсөлддөг. Тэгээд улсын хурлын сонгуулиас дутгааргүй маш им өндөр том зарлагтай ийм сонгуул болдог байхгүй юу? Тэгээд хүмүүс энэ орон нутгийн сонгуульд ингээд маш ач холбогдол бага өгдөг. Тэгээ баг зарим нь бол мэддэггүй. Тэгээд угаасаа мэдхгүй байгаа нь юу нарахгүй. Одоо чиптэй жишээлбэл ингээд бас ингээд мэдхгүй шахвал байгаа байхгүй юу? Байсан. Тэгэхээр энэ нөгөө маш олон нөлөөлөх хүчин зүйл байгаа л та. Намайг нэгдүгээр төрөөсөө ажиллаа одоо нөгөө нэг улс төрийн боловсрол олгох гэдэг чинь өөрөө улс төрийн намын ажил байхгүй юу? Тэгсэн чинь нам өөрөө нөгөө ажиллаа хийдэггүй. Болохоор иргэдийн ер нь бол юм улс төрийн боловсрол ер нь хилтаа дутмаг байгаа даа. Тэгээд дараагийн асуудал болохоор нөгөө суур боловсролын хичээлийн агуулганд нөгөө улс төрийн чиглэлийн агуулга маш бага байдаг. Тэгээд тэр чиглэлийн одоо ингээд боловсрол олох ёстой гэдгийг ингээд хангалттай хэмжээнд ойлгоогүй ч юм уу эсвэл ач холбогдлыг мэдрэхгүйгээр ингээд байгаад байгаа ийм нөхцөл үүсэж байгаа байхгүй. Тэгээд одоо Монголд байгаа маш олон асуудлуудын суур асуудал нэргээл ер нь бол дандаа сонгуул дээр л бодог. Тэгээд сонгуулийг эргээд харангуут нөгөө процесс тэгээд дээрэс нь бид одоо иргэд сонгогчдын идэх оролцоо хяналт гээд маш олон асуудлууд ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг энэ чиглэлийнхаа ингээд ойлголт мэдээлэлээ дэвшүүлэхгүй л одоо энэ байгаад байгаа нөхцөл байдал дэрдэхгүй. Тэгэл ялангуяа нийслэлчүүд нөгөө хүмүүс боржуурын асуудлыг, дугаарыг хязгаарлалтын асуудлыг тийм үү, замын асуудлыг бүгднийг ингээд улсын хуралд хамаатуулдаг. Гэхдээ энэ ч бол улсын хурлаас ингээд гаргадаг шийдвэрээр биш нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдыг агаад тэр 45 төлөөлөгчөөс ингээд шалтгаалж байгаа асуудал байгаа байхгүй юу? Ер нь бол яг бидний нөгөө нэг хамгийн их алдаад байгаа одоо ингээд бидний манай тэг BTD нийгмийн даатгалаа төлж байгаа мөнгнөөс энэ хүмүүс цалинжаад явж байгаа. Энэ хүмүүс бидний тэр мөнгөөр одоо энэ боржуурыг засаад байгаа, янз бүрийн зүйлс хийгээд байгаа талаа бид нэр яриад байгаа. Тэгэхээр ерөөсөө яг багасаа бид нэр боловсролыг л олж авах хэрэгтэй. Яг эрүүл мэндийн салбарын хувьд ч тэр бид нэр Монгол хор тадрын хэмжээг амар их байгаа талаа бид нэр ярьсаар л байдаг. Гэхдээ ерөөсөө л тэр боловсрол нь бид нэр багаас олгодоогүй байдаг. Яг л эрүүл мэндийн боловсролыг ижилхэн улс төрийн боловсролыг ч гэсэн одоо уг нь бол эрүүл мэндийн хичээл гэж ерөнхий боловсролын сургуульд ордог байсан шүү дээ. Тэгээд сүүлийн жилүүдэд манайх бол хувийн сургууль байдаг бах бид нэрээс ордоггүйсэн. Эрүүл мэндийн хичээлийнхээ оронд одоо нөгөө тусаад бидний судалж байгаа хэл ч юм уу те Япон хэл ч юм уу бусад хичээлүүдэд цагаа гаргадаг байсан. Тэгэхээр яг энэтэй ижилхэн яг улс төрийн боловсролын талаар энийг бол яаж ч бүгдээрээ юм
юм одоо activity болгоод гоё хийж болно шүү дээ. Одоо чинь за нэг хүүхэд нь ерөнхийлөгч бол ингийн тгий бэлтгэл аргаар бид хийж болно. Ангитай гоё хөгжүүн тоглоом маягаар ч гэсэн бага ангийн хүүхдүүдээс ахлах ангийнханд хүртэл бид нар хийх боломжтой. Тэгэхээр яг энэ чиглэлийн мэдээллүүдийг бид нар маш цөөхөн их сурвалжаас одоо авж байгаа. Миний хараас сая сүүлийн хэдэн сар бол WeCheck гэдэг Facebook-ээс авж байгаа. Ер нь дагагчдын ч гэсэн манай найзууд нэлээд их дагаад дагаад ахаар би харсан чи ихтэй жгүй яг одоо энэ сонгогчдын энэ яг мэдээллийг дээшлүүлэх зорилготойгоор л юмнуудыг оруулж илээ. Одоо ч гэсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын яг энэ сонгуулийн юмнуудыг бас оруулсан байсан. 10 сарын 11-нд болно шүү. Сонгуул болоход хэдэн хоног үлдлийг гэх мэтчлэнгээр оруулсан байлээ. Тэгэхээр хэрэг ядаж өөрөө судлаад тэгээ ингээд ном зүтгүүл уншаад явахгүй маа гэхэд ядаж яг мэдээллийг зөв их сурвалжаас нь хүргэж байгаа хүмүүсийг бид нараас яг Instagram-аар, Facebook-оор дагаад тэндээс зөв их сурвалжтай мэдээллийг авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд хэрэг та нар хүсэх юм бол хаан ч юм энд ч юм уу те WeCheck гэдэг байгаа. Тийм. Одоо чи сая жишээлбэл WeCheck гэдэг нөө пэйжийг онцлоо шүү дээ. Тэгээд миний хувьд бас ингээд онцлох пэйжүүд жишээлбэл байгаа байхгүй юу? Улс төрийн маш ингээд чухал боловсрол олгох, тийм үү, мэдээлэл хүргэх, тийм ингээд гендрийн линзээр харсан мэдээллүүдийг хүргэж байгаа маш юм чанартай пэйжүүд байдаг. Гэхдээ хандлт ингээд юу маш бага байгаад байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүст одоо үзэгчдээ нэг зүйл уриалмаар байгаа нь яг ингээд бид нар Facebook-ээ, Instagram-ыг ингээд Google гэж хэлээд шүү дээ. Ер нь бол ингээд маш их мэдээлэл дунд бид нар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл дундаа одоо энэ улс төрийн боловсрол олох гээд байгаа, иргэний нийгмийн боловсрол олох гээд байгаа, тийм иргэний боловсрол олох гээд байгаа ийм пэйжүүдийг ингээд дагаад сонирхоод хараад анзаардаг байгаараа. Тэгээд улс төр гэдэг ихаа нөгөө бид нар ер нь бол одоогийн Монголын байгаа улс төрийн нөхцөл байдал, тэгээд энэ хөгжлөөс тийм хөгжлийн хоцрогдмол байдал гэл залуучуудад ээлгүй байгаа байдал гэд маш олон зүйлээс шалтгаалаад бид нар бол ингээд улс төр гэдэг ирэнгүүт хүстэй толгой минь харцаадаг болсон юм бол ёо юу яриад байгаа юм бэ гэд ёо би бүр энийг сонсомааргүй байна яхад байгаа энэ төр гэд баг ярьсан үнэн чи зүгээр дугаа амаад тэр улс төрчин угаасаа үгүй газар шүү дээ чи юу гэдэг ингэж хэлэх нь холгүй ийм нөхцөл үүсчихэд байгаа байхгүй. Гэхдээ улс төр гол нь ер нь бол бүх юм шийдээд байгаа байхгүй. Одоо тэгээд бүхэн шатн дээр улс төрж чинь халаал хэлгээ явагдаж чинь одоо жишээлбэл тэгэл дахиад энэ орон нутгийн сонгуул тэгээ сонгуул дээр дахиад улс төрийн намууд нэр дэвшигчдээ дэвшүүлж ийн гэд ийм болохоор бид нар нөгөө анзаарахгүй орхиж болохгүй. Тэгээд бид нар анзаардгүйгээс болоод ингээд маш их ийм процессын хяналтын асуудлууд энэ дээр ингээд алдагдсан явж идэм билээ. Одоо жишээлбэл одоо нөгөө хотын даргаыг юу ханаас томилдог гэж бодож байна. Хотын дарга юу сонгогддог албан тушаал юм уу? Хотын дарга одоо юу аймгийн засаг дарга тийм үү? Эднэр ер нь одоо дүүргийн засаг дарга гэдэг эднэр ер нь сонгогддог албан тушаал юм уу? Яа тийм томилогддог албан тушаал юм. Чи юу гэж бодож байна ингээд? Би бол өмнө нь яг энэ мэдээллийг авахаас өмнө шүү дээ тийм. Би өмнө нь зүгээр юу яадаг юм гэж боддог гэсэн. Улсын хурлд дийлэх болгохоо гаргацсан нам байгаа шүү дээ. Тэр нам л зүгээр шийдчихсэн юм. Ер нь альч тал бүр жижиг газар байсан ч хамаагүй. Тэ янз бүрийн яамны сайдууд болохтой ч гэсэн тэгдэг бус юм зүгээр л аль нам ялна тэр намын бүх хүмүүс бүх газар руу очно гэж боддог байсан. Тэгсэн чинь миний бодсноос арай өөр л байсан л та. Тэ. Тэгээд энэ дүр барьж гар чилчлээ. Тэр өндөр нөгөө микний тавиг болохоор халбан дээр ингээд тогтцсон байгаамаа. Харин яг би бас тэгж боддог байсан байхгүй юу? Яагаад ардчлалын болсон юм бэ гэж энэ дарга зэрэгнэр нь ингээд шууд томилогдоод идэм болоо гэж боддог байсан байхгүй юу? Тэгэнгүүт хуулийнхаа залтуудыг ингээд хянаад утсан чинь ийм байгаа байхгүй юу? Орон нутгийн сонгуулийн тухай хууль, за тэгээд засаг захиргааны нэгжийн тухай хууль энэ төр гэдэг ингээд холбоотой энэ залтуудыг судлаад утсан чинь одоо нийслэлийн хотын дарга шүү дээ. Одоо Нямбатар нөгөө амир хэлбэгтэй Нямбатар. Нямбатарыг хэн сонгодог вэ гэвэл хэн сонгох ёстой вэ гэвэл одоо хуулийн дээр зааснараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож байгаа 45 төлөөлөгч дундаасаа ер нь бол хотын дарга сонгох ёстой байгаа байхгүй юу? Тэнд суудлын нь олон болсон нам манай намаас энэ хүнийг төвшүүлж байна гэд төвшүүлээд тэгээд тэндээсээ сонгох ёстой юм байна. Хэлэлцээ нэг сонгох уу сонгохгүй юу гэдэг тэр хүмүүс шийдэн тийм. Аймагт ч гэсэн ялгаагүй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэр хүмүүсийг сонгохгүй гэдгийг шийддэг. Тэгэнгүүт Нямбатрын үед юу басан бэ гэхээр Нямбатрыг нөгөө хууль ус томлогоо гэж үздэг байхгүй шууд нөгөө гишүүнээс ингээд татгалзангаатай шууд орж идэв болсон байх. Би яг тийг санаад байна. Гэтэ борооч маа түүшээ өгөхгүй. Тэгээ улсын хурлын гишүүн байж байгаа. Тэгээд татгалзаад авсан шүү дээ. Татгалзаад тэгэнгүүт энэ чинь юу болох хэвээр. Тэгээд одоо нөгөө нэг бас энэ нөгөө юун дээр нэг асуудал байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал за ер нь бол бүхий шатны одоо ингээд хурлууд дээр Монгол ардын нам олох байгаа байхгүй юу? Тэгэнгүүт Монгол ардын намынхаа олох болчингууд 45% нэг чинь бараг 38 Монгол ардын нам болчингууд
Тэгээ яаж үгүйсэх юм тий шууд л бүгд 100% гараа санал нэгтэйгээр нөгөө нэг сунгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг олон нам бэжэж ядаж 2-3 нам бэжэж хүч тэнцүү бэжэж харилсан нэг нэг хянана гэдэг процесс явагдаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тийм процесс нь алдагдсан. Шууд л тэр хүн орж ирээд ингээ хаашиг ажиллаж эхэлж байгаа байхгүй. Би ингээ сонгох гэсэн тий ингээ би багаа давуулаад ирсэн юм шиг ингээл тэгээд баахан яг багтаага ирсэн шүү дээ. Тэгээд ингээд шууд томилогчж байгаа. Тэгэнгүүтээ ингээ бүх ихэнх хүмүүс нь Монгол Ардын намын хүмүүс байгаа. Тэгээд ингээд маш юм сони юм ямар ч хяналтгүй ажил албан тушаалын томилгоо тэгээд тэрийг дагаад нийслэлийн одоо энэ том шийдвэрүүд дээр ингээд маш хяналтгүй юм болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар нэгдүгээр нь орон нутгийн сонгуульд анхаардгүй намууд ч баг анхааруулах хүсдэггүй учраас ингээд маш чимээгүй байжгаад маш юм цөөхөн хүмүүсийн эрсдэлтэйгээр энэ сонгуул болоод өнгөрчдөг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс оролцож байгаа хүмүүс нь ер нь бол за тэгэл Монгол Ардын нам за Монгол Ардын намын сонгуй гэх тээ одоо өнгөрсөн жилүүдэд бол багаар нь дэмжиж гэдэг өөрөө явсны хүрээнд аль ер нь бол төвчний сонгуул дээр бид нар багаар сонгогдсон шүү дээ. Тэгэнгүүт яг тийм процесс үүсээд тийм гажуул үүсчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт хяналтгүй газар юу болох вэ? Хөл толгойн олдохгүй. Хөл толгойн олдохгүй юм болчихж байгаа байхгүй. Тэгээд ийм асуудал ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр үүсчихэж байгаа. Тэгээд тэгэнгүүт иргэдийн төлөөлөгчдийн хуралчаа нийслэлд болж байгаа бүх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа шийдэж шээ. Бүх одоо төсвийн асуудлыг тэнд ирж нийслэлийн төсвөд чи нэг тоо яриад байсан да нийслэл дээр чи ямар хэмжээний төсөв явдаг үлээ гэд яриад байсан да Монголын нийт төсвийн Монгол улсын нийт бүх 21 аймаг бус сумууд ашиглагдах хэрэглэгдэх Монгол улсын төсвийг 100% гэж авлаа гэж үзэхэд тэрний 50% буюу хүн амын 50%-ийг Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэдэг үндслээр 50% нийслэлд өгдөг. Тэгэхээр тэр 45 хүн яг л юу дуртайгаа л хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгээ нэг намын иргэшээлт байгаа учраас ер нь бол намын захиалгатай юмнуудыг маш ихээр хийн. Одоо энэ боршуурч гэсэн ер нь бол тэгж лаг солих юм бол жил болгон солих юм бол тэр гантик хийхийг ямар шаардлага гэдэг. Зүгээр нэг тааруу найруу тэмд бэмтэй баг өөртөө ингэж барайл ингэж хийхэд өгөн дараа жил солих гэдэг тийм байхгүй. Хизээ манайх тийм чанартай юм гэдгээс хэрэг тэхвэсэн бол замуудаа баг гантик чулуу тэгж гантик чулуун боржуу тавьж байгаа шиг замаа ч гэсэн тийм лаг болгочих юм бол дэлжил болгон сэлжөөч тийхээ бас тийхгүй. Замыг солих гэж бөө юм болон бүр тар тур амир юу хаашаа явах зам билээ тамийн 50 км гээд бүр юм бичгтэй ингээд хүмүүс тэрэн дээр бүр үнэхээр тамийн байсан учраас тэр хүмүүс бүр юм спрей авчирж байгаа ингээд тамийн 50 км гээд тавьсан байгаа байхгүй юу. Үнэхээр амир тэр ахаа тэр дархан явах замд нэг юм тойрог хийцэн байгаа. Тэндээс болоод ямар хослууд яаж гарч байгааг харсан лээ. Нэг юм хүндээ ээлгүй үйлдэлүүдийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэр 45 хүмүүс яг юм одоо тэгээ сонгогдох тэр хүмүүсийн үйлдэлээс ингэ шалтгаалаад байгаа. Ахаа дүүргийн тэнд байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шалтгаалж байгаа. Тэгээ энийг хэн сонгож ийн гэхэд бид нар өөрсдөө сонгоод байгаа байхгүй юу? Бид нар сонгож байгаа. Гэтэ бид нар улсын хурлын сонгуулийг мэддэг шиг энэ сонгуулийг мэддэггүй. Тэгэхээр яг сонгодог хүмүүс нь бүр л илүү одоо бид нар чинь сая улсын хурлын сонгуул дээр бол маш их залуучууд бол тий солонгоруулъя гэдэг уран дор явсан шүү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал тийм бид нар мэдж байгаа тэр улсын хурлын сонгуулийг мэдж байгаа шиг тийм өргөн дэлгэр биш байгаад байгаа. Бидний мэдлэг дутуу байгаа учраас иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр сонгогдож байгаа хүмүүс тэгээд гаргаж байгаа шийдвэрүүд нь бидэрт ээлгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үндэ улсын хурлын сонгуул дээр бид нар одоо ингэ фейлдчлээ гэхэд 10 сарын 11-ээс өмнө бид нар маш зөв хүмүүсийг зөв бодолтойгоор сонгох хэрэгтэй. Ялангуяа биднэртэй хамгийн орхон байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурлыг. Тэгжээс тийм төлөөлөгчдийг тийм. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг сайн зөв хүмүүсийг өөрсдөө төлөөлөх буюу яг иргэдийг төлөөлж байгаа хүмүүсээ сонгох тусмаа л биднэрт илүү хүндээ ботсон төлөвлөлтүүд гарна. Тийм. Яг одоо ингээд хөгжсөн улсууд яагаад хүндээ ээлтэй яг юм байгаад байдаг. Ингээд одоо чинь Японд байгаа байхгүй ингээд бид нэг ингээд бохи болоод бохины асуудал бол бүр дэлхийд аяар штэ тий. Бохоор ингээд бүрхсэн юм хан бан тий. Бохоор хийсэн гутал муталч гэсэн гаргаж идэг тий. Тэгэхэд бохины асуудал амар байгааг мэдж байгаа учраас бохийг бид нэр зүгээр цаасанд байгаа ачаад болох юм байна гэд бохи байгаа дээгүүр юм хитэн цаастай тэрэн дээр шиг бохиныхоо тоогоор шүмтэй ингээд цаастай. Тэгэл бохио зажлаад хаях бол нөгөө бохиныхоо таглааг авч байгаа л тэндээсээ цаас аваад ингээд хайчдаг. Гэх мэтчлийн хүндээ ээлтэй. Бид нар зүгээр л тэгэл хүүхдүүд чирээ доогуурнаа хогийн савнд наагаад тэдэр нь айрлахгүй тэгэл яг түүхий ажилчид маань цэвэрлэх гэж бөө юм болдог гэх мэтчлэн тий. Яг иймэрхүү асуудал дээр яг ийм жижиг үйлдэлүүдээр хүнээ бодсон үйлдэлүүд бид нар яг амьдрах орчинд нөлөөлөх хүмүүс бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгогдож байгаа хүмүүс ахгүй. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг маш сайн өөрсөндөө хамгийн зөв гэж бодсон хүмүүсийг сонгох хэрэгтэй. Гэвчиг энэ сонгогдож байгаа хүмүүс ер нь бол одоо улсын хурлд дэвшиж чадаагүй. Одоо чинь улсын хурлын тий таны тойргоор яг юмд бол квотод дэвшиж квотод багтаагүй за 10 хүн авах гэж хахад 12-т
нэрслэгчээсэн хүн байх юм бол мэдээж твшиж чадахгүй. Тэгэхээр за чи иргэдийн төлөөлөгчдийн хурал руу твшчих гээд гих мэтчлэн өгөх. Эсвэл яг те зарим нэг том намуудын яг дундуур сайхан явдаг те цүнх байрдаг. За нэг хэдэн жил явцсан те. Тиймэрхүү хүмүүс яг энэ л бидний гол асуудлыг шийдэх ёстой хүмүүс тэнд байгаад байгаа. Тэгээ тэр цүнх барьж байгаа хүмүүс чинь мэдээж намынхаа ажлыг гүйцэтгүүлнэ. Кодд би твшиж чадаагүй учраас би намын ажлыг гүйцэтгүүлчихэд би дараа нь улсын хурал руу твшинэ л гэдэг бодолтой байна. Гэтэ яг үндэ улсын хурлын гишүүдийн хийх одоо боломжтой тэр хүч чадлаас илүү иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэр гишүүд бол илүү хүч чадалтай байгаа. Ууг нь бол. Гэтэ тэрийг юусэн мэдтгүү. Би ч гэсэн мэдээгүй явж исэн. Тэгээд ер нь бол өнөөдрийн подкастаар ярихаас өмнө бэлтэж явах хугацаанд л юм бол мэдэж авсан. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал ялангуяа нийслэл дээр гарч байгаа хамгийн их асуудлуудыг л бол одоо яг энэ 45 хүн дахиад дүүргийн хүмүүс дүүргийн төлөөлөгч. Ялангуяа дүүрэгт нэр дэвшчээ дахиад нийслэл рүү нэр дэвших боломжтой. Тэгэхээр дүүрэгтэй танигдсан хүмүүс нийслэл рүү гарч одоо нийслэлд гарсан хүн бол дүүрэг рүүгээ баг гарах нь боломжтой болчих юм уу те. Тэгэхээр ингээд давхар дэвших боломжтой учраас тэр чинийг ирээл ер нь бол ингээд уг нь те дүүргийн хүмүүс нийслэлдээ шаардлагатай, нийслэл нь дүүрэгтэй шаардлагатай. Нэгнийхээ ажлыг ингээд хинхэн оронд би энд дарга. Тэгэхээр ингээд би өөрийгөө хянах боломжгүй болчихж байгаа жишээний. Иймэрхүү асуудлууд бол амар их гарч байна. Тэгээ яг үнэ одоо ер нь бол нөгөө хуулийн гажуудал гэж бас зарим юмуд эрх мэдлийн хуралдын онлоор бол энэ чинь ингээд хянах процесс алдагдчихж байгаа явдал ахгүй юу? Энэ давхар дийлний асуудал бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож байгаа 45 төлөөлөгч дүүргийнхаа төлөөлөгчдийг уг нь хянах ёстой. Жишээлбэл Баянлаг дүүр 3 нийслэлд 3 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 мандаттай байгаа байхгүй юу? Тэгээд тэндээ сонгогдож байгаа 3 хүн Баянлаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр сонгогдож байгаа хүмүүсийг хянах ийм одоо уг нь ийм ер нь бол би бол нөгөө юм диктатурны юмд бол маш дурггүй. Гэхдээ ингээд нөгөө шатлан захирах одоо ёс үйлчлэх ёстой жинхэнэ салбар бол бүрэн утгаараа бол одоо энэ яг энэ засаг захиргааны нэгж тэгээд энэ засгийн газар тийм одоо энэ төрийн байгууллагууд дээр үйлчлэх ёстой л доо. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг иргэдийн төлөөлөгчдийн хурлаасаа сонгогдсон төлөөлөгчид дүүргээ хянах ёстой байтал тэр хоёр нь ингээд нийлцсэн нэг хүн хоёр газар ингээд давхар сонгогдож явсан ийм л нөхцөл байдал бас үүсчихэд байгаа. Тэгэнгүүт дахиад нөгөө нэг хин хянах юм бэ гэдэг асуудал үүсээд хин тэгвэл хянахын хин хариуцлага хүлээхин тий ер нь тэгээд тэд нар чи ажиллаа хийж байгаа мó хийхгүй байгаа мó тий тэгээд хийж байгаа үгүйг нь ер нь яаж гэдэг бид нэр хянахын шалгахын гэл маш олон асуудлууд үүсэж байгаа байхгүй. Тэгээд одоо шийдвэл энэ орон сууцны одоо нөгөө нэг стандарт биш тий стандартыг хэрхэн дагаж мөрдөхүү тийм үү. За тэгээд стандартынхаа дагуу дагаж баригдаагүй гаднаа ногоо орчингүй хүүхдийн талбайгүй зогсоолгүй байр баригдлаа гэж бодоход тэрийг авах эсэг гэх бүх асуудлуудыг ер нь л шийдвэрлэх эрх мэдэл энэ иргэдийн төлөөлөгчдийн одоо аймаг сон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд асуудлууд үүсээд байгаа шүү дээ. Байрнууд донд колонк ягаад суурьшлийн бүс дотор колонк байгаа юм бэ гэдэг асуудал яригдж байна. Дээрээс нь ингээд ямар ч модгүй хүүхдийн тоглоомгүй орон сууцнууд яах юм бэ гэдэг асуудал яригдж байна. Одоо тэгээд хамгийн сүүлд энэ төвжирлээ шалтгаалаад юу ярьлаа. Тэгс онгоогоор явуулах хэсэг гэл ингээл ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгс онгоогоор явуулах хэсгийг нөгөө бид нар нийслэлчүүд болохоор өөрсдөө нөгөө нэг юу Нямбатар дараад байдаг. Нямбатар чи юм уу тэгс онгоогоор явууллаа штэ чи юм уу эсвэл тэг ингээл чи л энийг хийж чадахгүй болохоор ингээд энэ тэгээд энэ гэд байдаг. Тэгэнгүүт тэр шийдвэр хаанаас гарсан бэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс гаргасан шийдвэр л байхгүй юу. Тэгээд одоо ч гэсэн дахиад тэр шийдвэр хэрвээ окей гэвэл тэндээсээ л гарна. Тэгэл одоо тэгээ дараагийн зөндөө асуудлууд тийм шүү дээ. Одоо энэ тоос шорооны асуудал байна. Ямар ч хотын стандартгүй бөөн цемтэн барилгууд баригдсан болохоор шороондоо дарагдаад бид нар бүр баг гадуур ингээд би бол ингээ маск бол явж чадахгүй байгаа заяа. Бүр ингээд чэйж амд шороо амтагтаад маш хэцүү байгаа байхгүй юу. Тэгэл энэ байна. Тэгээд одоо нийслэл жишээлбэл боловсролын газар эмнэлгүүд тийм үү одоо тэгэл энэ түүх мөг одоо ингээл бүх ингээд одоо энэ түүхээ ажилчид байна шүү дээ. Одоо энэ хотогчлтын асуудлуудыг хийж байгаа хүмүүс гээд ийшээ хідэн дүүргэний төсөв хаашаа явах юм? Хаана очиж ямар зам барих юм? Хаана сургууль баригдах юм гэдэг асуудлууд чинь бүгд нөгөө угны нийслэл дүүрэг дээр яригдах асуудлууд тахгүй аймаг сон дээр. Тэгэнгүүт нөгөө асуудал нь нөгөө юу гэхээр нөгөө улсын хурлын гишүүд нь би тийм юм хийлээ гэж бүгд идэг. Би эндээ 3 сургууль бариад манайх энд ингэж цэцэрлэг барьчлаа. Энд ингэж газрын даймаа олж исэн чинь бид нэр ингэж зогсоолоо гэдэг ч юм уу тий. Ингээд ийм уг нь чинь нөгөө нэг засаг захиргааны нэгж болон нөгөө эрх мэдэл хууль хонол за тэгээд улсын хурал парламентын тогтолцоо дагаж мөрдөж байгаа хуулиудаараа харуул энэ чинь
Улсын хурлын гишүүдийн хийх ёстой ажил биш байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө иргэд нөгөө эн чинь имлээ гэдэг нөгөө өөрсдөө цаас шидэд өөрсдөө ингээд чичлээд байдаг болохоор гишүүд бүр ингээд тэнд нь нэгтгүүлэх гээд иймэрхүү асуудлууд руу анхаарал эхэлдэг. Ер нь бол тэгээд анхаарч эхэлсэн ихлэг нөгөө өөрсдийнх нь ингээд хүмүүс ингээд нөгөө тэр гүйцэлгүүлээд байна шүү дээ. Тэгэнгүүт тэр асуудлыг ингээд шийдсэн юм шиг өөрсдөө авчиж наадаг. Ийм сонин нөхцөл үүсээд байгаа. Тэгэл одоо энэ цэцэрлэгийн асуудал шүү дээ. Одоо ингээд хүүхдэд цэцэрлэгд өгч чадахгүй асуудал байна. Сургуулийн асуудлууд байна. Тэгэл одоо энэ боржуур сольж байгаа асуудал гэл бүх юм чи ер нь бол бүгд л тэр нийслэлийн эрдэм төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчид, дүүргийн эрдэм төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчдийн шийдэж байгаа асуудлууд баггүй юу? Тэдний хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй асуудал. Тэгээд гэтэл Монголд энэ процесс дээр дахиад гажуудал үүсэж байгаа. Чи нөгөө давхар дээлний асуудал гэдээ ирсэн шүү дээ. Тэрэн шиг бас асуудлууд үүсэж байгаа. Тэр нь юу гэхээр одоо би жишээлбэл нийслэлийн эрдэм төлөөлөгчтэй хурлын 45-ыг байлаа гэж бодъё тийм сонгогдсон. Байнгол дүүгээсээ сонгогдсон. Тэгэнгүүт би болохоор өөрөө сонгогдчихгоота Баян голд үүрэгт үйл ажиллагаа явуулдаг одоо ингээд тийм одоо хотогчлтын том компани захирал нь би өөрөө болчихж байгаа. Тэнгүүд яана гэж би тэнд биштэй ингээд өөртөө төгсөө хуваарлуулж авна өөрийнхөө компанид. Тэнгүүд миний компани сайн муу ажиллаж байгааг уг нь бол ингээд анзаарч явах хэрэгтэй хүн чинь би өөрөө шүү дээ. Одоо ингээд дүүр гардчсан дүүрийнхаа ингээд ийм асуудал ийм байлаа гэд. Тэнгүүд тийхгүй шүү дээ. Одоо өөрийнхөө юм хин өөрөө хянах юм. Тэгээд дээрэс нь өөртөө ингээд маш ашигтай байдлаар ажиллаад эхэлнэ шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө юм ашиг сонирхлын юм зөрчил үүсдэг учраас тэнд ингээд нөгөө маш их мөнгөн дээр хяналтгүй ингээд мөнгнүүд шууд ингээд урсаж эхэлдэг байхгүй юу? Одоо бидний мөнгө шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө. Ялангуяа нийслэлч Монгол улсын 50% Монгол улсын нийт төсөлж байгаа жил бүр төсөлж байгаа мөнгөний 50% нийслэлээр байгаа гэхлээр хүмүүс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул руу тэгж очиураад байдаг нь арахгүй байгаа байхгүй юу тий. Яг сум аймагуд гэвэл яг илүү яг нэг өөрөө төрж өссөн сумаа хөгжүүлэх гэдэг чиглэлээр хүмүүс сайхан сэтгэлээр явна гэхээс нэ хизээч хэрэг мөнгө харж ингэж явдаг. Одоо нэг бидний хардаг нөгөө нэг мөнгөндөө улаарсан хүмүүс бол илүү л нийслэл рүү ингэж явах нь харагдаад байгаа юм л да. Тэндээсээ сайхан мөнгө цохол хинч намайг би өөрийгөө хянах хэрэгтэй хүн гэж би яаж өөрийгөө хянах вэ? Тэгж бодлаа. Би өөрийнхөө компаниг хянах боломжгүй болохгүй. Юу их дажгүй шүү гэл тэгэл худлаа яриад. Хинч тэрийг шалгах болж ингээл тэгэл боржуур бүр нэг бизнес нь болсон. Өөрийнхөө компанид боржуур засна гээл хэдэн тэр бумаар мөнгө аваад тэгэл зүгээр ингээ юм гантхан маш гоё чанартай боржуурууд багт хуулаа хийцэн байгаа байхгүй. Тэр бүр ингээд ёо энэ одоо хэдэн төгрөгийн үнэтэй бол гэсэн бодол бүр ингээд хажуугаар нөмрөх тоолондоо байнга дүрдэг. Одоо ингээ ажил руу ирэх зам тэр чигээр хажуудлахын боржуурыг холцсон байгаа. Тэнгүүтээ 120 автобусны бодлын уртлын маш гоё боржуурууд байна. Тэгээл юм одоо нөгөө нэг тэмээд өгшөний уулзраа шүү дээ. Энэ уулзрын бүх боржууд нь хуулаа хийцэн. Тэгээд миний амьдардаг дүүрэг, миний амьдардаг одоо автобусны бодол явдаг бүх замуудын маань бас ингээ боржуурыг хуулаа хийцэн. Тэгэл аюул ингээл жил болгон тэнд нэг зам тавьж байгаа хайтал идэг. Тэгэл жилдээ хүрэхгүй тэр нь ингээд эвдэрсэн байдаг заяа. Тэгээд материалын харангууд элсэн дээр аваачаад нөгөө нэг явгуунийхаа замын юм нөгөө юмнууд ингээд авчихнаа. Тэгээд тэр нь ингээд нөгөө салхи шороо ингээд жил хүрэхгүй эвдэрч байгаа байхгүй. Тэгээд тийм чанаргүй. Тэгэхээр эн чинь нөгөө тэгээд одоо ингээд одоо чив тэр ингээ асуудлуудыг яриад байна шүү дээ. Ингээл залуучууд бид нэр оролцохгүй байх нэг талдаа. Тэгээд одоо ингээл маш бага санал өгч юм. Дээрээс нь ингээд ямар ч хяналтгууд энд маш их мөнгө эргэлдээд тэгээ хүмүүс ингээд би хаашаагаа хийж, аль кармаараагаа хийж, аль аимсныхаа төрийн рүү хийж мөнгө хулгайлах уу гэдэг бодол тэнд эргэлдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэрнийхэн дүү тэр компани тэнд тгээ газар өгчих гээл ингээл газар өгөөл тим ямиг дэмжиж байгаа төслийн ингээд тийшээ мөнгө өгөөл тэгэл тэд нар хэрэгждэггүй зогсдог ийм асуудлууд ингээд байна шүү дээ. Одоо тэр одоо дөрөв барьж байгаа л хайцсан хоёрын оронд нэг том ботхнууд барих гэж байгаа юм те. Тэрний оронд яг хоёр таун хаус бай. Тэрийг ашиглалтанд оруулсан мэтгэхгүй ингээд хөрөнгөнд тэндээ төвчгтэй. Гуун хоосон байшингууд. Одоо яг нэг шинэ гүр давдаг штэ. Тэр бол бүр амар олон жил болж байгаа. Шинэ гүр даваад юуруугаа хойшоо парк руугаа даваад явхаар баруун гартал амар том нэг байшин байдаг та. Тэр бүр намайг бага ингээд авахд л тэр байдаг гэсэн. Бараг бага ингээд 2 дугаар ингээд авахд барьцсан. Ингээд тэг буцалтаа хийгээгүй яа ингээд шат матн ингээд байж байгаа. Тэгэл бүх юм нь тэгэл байж л хэдэг. Тэр ингээд юм багтаа хийхгүй. Тэр ингээд хизээч байж байгаа. Тэгэхээр тэр ямар нэгэн байдлаар тэ окей ямар нэг өөр байдлаар барилгын компани хийсэн ч байж магадгүй. Тэгэл тэгсэн ч гэсэн тэнд бол ямар нэгэн хөрөнгө яг тиймэрхүү л байдлаар гацсан баг гэж бодож чинь. Одоо тэгээд нөгөө Баянзүрх дүүрэг жишээлбэл ингээд нөгөө хамгийн амар газрын 8-тай ер нь үүд нэг гэж байгаа байхгүй юу? Сүү асах ч гэдэг ихгүй. Тэгээд тэгэнгүүт юу яагаад ингээд үрхийн имлэггүй мөртлөө ингээд зүрсээс бол газрууд бичдэг заяа. Үрхийн имлэгийнх нь удирдлагууд орж ярилцгаар энд ингээд биднэрт газар олддгоо
төсөв болтдгоо. Тэгээд бүр ингээд аргаа бараад ингээд иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчд рүүгээ хэллээ. Төрийнхаа засаг даргад хэллээ. Нийслэл рүү хэллээ. Өчнөө юм байл гэж бид нэг юм 2 өрөө байр авсан шүү дээ. Гэдэг ингээд бичдэг. Тэр нь бүр ингээд маш жижиг одоо ингээд чи битэр юм подкаст хийж байгаа ийм тал өрөөнд эмчин ингээд нэг ширээ тавьсан тэгээд юугүй зарим өрөөнүүд нь цонхохгүй заяа. Ийм нөхцөлөд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр газрын намаачтай тэмцэх тийм үү? Дээрээс нь одоо стандарт дүрм журмыг мөрдүүлэх, оновчтой бодлого юм хэрэгжүүлэх, шийдвэрлэх асуудал гэдэг бүх юмнууд парламентын түвшинд биш нэ одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд, амин нийслэл дүрм иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд ингэж яригддаг асуудлууд байгаа даахгүй. Тэгтээ амар онцгой байгаа зү ёо. Нөхцөл байдал ийм доороо байгаад идэг. Тэгээд эргээл харахаар нөгөө юм бүр ингэж ямар ч хяналтгүй байсан болохоор бид нарт ингэж мэддэгдүүлэхийг хүсдэггүй учраас ингэж мэддэгдүүлэхийг хүсэхгүйгээр бид нар сонгуул хийгээд тэгээд бид нарт зэрэг нь анзаарахгүй юу 10 нутгийн сонгуул юу сумын хүмүүс л өгнө гэдэгт тэр их чинь гэж боддог. Тэгэнгүүт бид нар ингэж анзаарахгүй байдлаас болоод ингэж хот маань өнөөдөр ийм болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд тэр сонгуулийн эрсдэл гонигтай байгаа зү. бид нар одоо ингэ хүн амын 50% бүрдүүлж байгаа 18-аас одоо 34 насны залуучууд тэгэнгүүт бидний сонгуулийн эрсдэнд 30% л шүү дээ. Тэгэхээр яах юм бэ? Угаасаа бидний асуудлын хаягдхан тодорхой шүү дээ. Бид нар өөрсдөө оролцдоггүй. Тэгээд дээрэс нь ер нь бол ийм багч угаасаа яахгүй. Тэгээд миний одоо ингэ мөрөөдөл юм аа. Зүгээр миний бодлоор энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 нийслэл сунд үүрэг нийслэлээр байгаа хүмүүс ингэ яг юм ажил хий гэсэн чин хүсэлтэй хүний л ажил байгаа байхгүй тэр чинь. Тэгэнгүүт ингэ би жишээлбэл Баянгол дүүрэгт амьдарч үлээ гэж бодъё тий. Тэгээд Баянгол дүүрэг дээр хэдэн мандат үүдийн тэгээд 50 60 мандат үүд юм уу. Тэгээд би тэн дээр ороод өрсөлдөн. Тэгээд миний зорилго юу гэхээр амьдрах орчноо сайжруулах тул тийм үү? Одоо хүүхдүүд залуучуудыг гоё тоглоомын талбайтай, гоё ногоон орчинтой, тий стандарттай юм барилга байшинд амьдруулахын тулд тий сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дэвшүүлэхийн тулд би орж ажилламаар байна гэдэг ийм хүсэл эрмэлзэлтэй залуучууд уг нь одоо ингэж орж ажилламаар байгаа байхгүй юу? Гэтэ ингээд бид нарт ингээд залуучууд нэгдүгээрт ингээд улс төрийн эрхээ маш муу эдэлж ийн сонгох эрхээ гэсэн үг шүү дээ. Энд чинь эрх бас үүргэлдээ ер нь бол тэгээд дээрэс нь улс төрд залуучуудыг ингээд бас ингээд авчин гадуурх чинь юу мэдэхгүй юу ч мэдэхгүй нусан буйж чи яах гэдэг ингэсэн хандлага дээр дооргүй ажиглагдчих чинь тий. Тэгэхээр ингээд нэг ийм амар ийм төвхтөө ийм хэцүү одоо ингэ ботхоор ингэ толгой гашлаад байгаа юм бол. Гэтэ одоо ингээд гашлаа гэд бид нар ингээд Монголоо хаяа цухтаад иж болохгүй байхгүй юу? Ер нь бол би бол өөрөө л хөвдө тэгж боддог. Ядаж ингээд нэг ч ихсэн хувь нэмэр оруулаад би эндээ тогтож үлдэх хэрэгтэй байхгүй юу? Гадаадад одоо ингээд удаан амьдраад ирэхээр ингээд их орон шиг гоё юм байхгүй байгаад. Бүр ингээд үгүй ядаж ингээд гадаадад явж байгаад Монголынхаа ингээд мятад сухт ингээд бүр юм маш гоё юм kindly мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Тэгээд тэд нэр ингээд гоё нөхөрсөг тэгэл миний хэлээр ярьж мэрээд юу вау гэсэн бодол төрж байгаа байхгүй. Тэгэл ингээл нисгтэр ирээл буугаал ингээл наашаа ингээл утаадаа ч гэсэн Улаанбаатар руу орж явахт ингээд маш гоё мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгэхээр тэндээсээ ингээ юу ойлгосон бэ гэхээр зүгээр ингээд өөрсдөө л гоё болгоод авчил та ингээ амар муулж хахаар. Тэгэд бид нар ингээд боломж нь уг нь бас байгаа байхгүй юу? Бид нар сайн сонголтоо сайн оролцъё л доо. Тэг төлөөлөгчдөө ингээ ямар хүн дэвшээд байгааг гэдгийг бид нар анхаарай л та. Тэгээ дээрээс нь бид нар ингээд бас энэ намуудад ингээд бас ингээд дуу хоолойгоо хөгдөг болмоор байгаа байхгүй юу? Ядаж ингээд тий ядаж тий одоо энэ цүнх хэрэгчтэй төвшүүлээ болчихооч тий. Үнэхээр мэдлэг боловсралтай лаг хүмүүсээ төвшүүлээ гэдэг юм тий. Дээрээс нь тэгээ тэн дээр бид нэр гендрийн квота та нар ингээд хүүсийн тэгш байдлыг хангах ажлаа хийлтэй хүүсийн одоо төлөвлөлийг тэгш хангах. Тэгээ дээрээс нь залуучуудыг сайн оруулах, нийгмийн олон бүлгийг төлөөлөх үүргээ хэрэгжүүлэхэд ингээд бид нар өөрсдөө шахалт өгөөд сонгогчд ер нь бид нар өөрсдөө өөрчлөгдөхгүй бол парламент өөрчлөгдөхгүй. Яг энэ хэвээрээ л юм. Энэ бол ингээд угаасаа бодит үнэн байгаа даа байхгүй юу? Тэгээ бид нар анхаарахгүй бол яг л дахиад дараагийн яг ижлэх 4 жил өнгөрөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар ингээ маш сайн судлах хэрэгтэй. Ядаж бид нар сонгуульдаа оролцох хэрэгтэй. Оролцоод бид нар очиод ингээ харахтаа тэгээ ямар нам нь эмэгтэй хүнийг төвшүүлсэн байна те. Ямар нам нь одоо ингээ хүүсийн тэгш байдлыг хангахыг оролцсон байна те. Тэгээ ямар нам нь ингээ боловсралтай тэгээ ингээ хандлага зөв залуучуудыг төвшүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төвшүүлсэн юм. Вау. Би бол тийм намыг ингээ бүр вау гэж боддог. Тэгээ ингээ яагаад гэвэл анги бүлэг бүрээс төлөөлөл сууж иж анги бүлэг бүрийн асуудлууд яригдах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт тэгж гоё ингэж гоё олон янзын бүлгийн төлөөллүүдийг нэр дэвшүүлдэг намыг бол би ингээд амар үнэлдэг. Тэгээд саяхан бас нэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон одоо ингээд бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүс бас тодорсон.
Тэгээ тэн дээр бас ингээд намууд бас ямар үзэл хандлагатай, ямар бодлоготой нь юу нь бол ижилэгчжээ гэхгүй тэндээсээ. Тиймээс. Йоо гарч ичлээ гэхгүй. Яг уу орон нутгийн сонгуул болохоор сая юуных бол одоо бид хэдийн улсын хурлын сонгуул болохоор үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад тэгээ сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны эцэст бид яг энэ холбог тогтолцоогоор буюу нэг юм том тэгээ юу хороо болгон дээрээ юм том самбартай тэндээс ямар хүмүүс нэр дэвшиж байгааг бид нар харж ирсэн. 2020 оны сонгуул дээр болохоор тэгээ яг ингээл гэрлүүд өгөхөд ирэхлээр бөөн том нэг юм хоёр талтай нэг юм самбар тэгэл янз бүрээ эсвэл шонгийн модны хажуу талд нэг юм босгочдөг ч юм уу гих мэтчлийн юмнууд байдаг байсан. Харамсалтай нь улсын хурлын сонгуульд бид нэр өөрчлөлт оруулсан боловч орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулаагүй учраас яг л бидний 2020 онд өгсөн сонгуул шиг л тэр мэтчлэн бүх одоо нөгөө нэг одоо юу гэдгэлээ сурталчилгаа бүхэд тийм дахиад бүр амар өндөр хэвээр тий. Тэгээ тэр мэтчлэн бүхэл зүйлс нь яг л нөгөө нэг модон дээр нэг хүнийхээ зургийг тавьсан байна. Ахаал биднэрлээ оруулж ирж байгаа цаасан ч гэсэн тэрнээс гадна ухуулагчийн зардал ч гэсэн илүү өндөр тусч орж ирж байгаа. Яг ухуулагчаар ажиллах хүмүүс сайн боловч яг үнэндээ маш олон хүмүүс нэр дэвшиж байгаа. Тэндээс чинь тэгээд эмэгтэйчүүд нэр дэвшээ гэхнээ бид нар нөгөө нэг өмнөх ерөнхийлөгч болох подкастн дээр ярьжсэн шүү дээ. Үнэхээр юм санхүү амар хэцүү байдаг. Тэ? Яг тэрнтэй тулаал ярина. За би иргэдийн төлөөлөгчдөр улсын хурлын сонгуульд ажилласан дээ. тий би тэрийг нэрийг ярих гэж болсон. Тэрдээ сайн. Яг би бол шинээр гарч ирж исэн нам дээр ажиллаж исэн. Ер нь бол илүү тэ нэг одоо нөгөө нэг хүмүүсийн хамгийн дургу байдаг хоёр нам дээр гэхээс илүү шинээр гарч ирж байгаа намууд дээр ажиллая. Илүү өөр байх болов уу гэж бодсон боловч яг үндэ нөгөө хоёр намаасаа гарсан ч юм уу тэн дээрээсээ өрх тусгаарлахыг хүссэн том толгойднуудын намууд байсан юм билээ. Ер нь бол сайндаач биш. Би бол тэгж харсан. Тийм том толгойж байгаа чи миний бодлоор зүг гэж бодъё. Ер нь бол ингээд олон нам байж олон мөнгөтэй хүмүүс өрсөлдөж бас ингээд юу яаш ингээд арчлын юмс нэг утга учир оршин юм. Тэгээд нөгөө олон янзын үзэл бодолтой тал талаас ирсэн хүмүүс сухаар нөгөө нэгэндээ ингэж уусаж ингэж нөгөө ярих өрөөнд орох магадлал бас ер нь байгаа гэж болох юм. Тэгээд ер нь бол тэгээд нөгөө их мэдл мөнгө байгаа газар чинь бас эвгүй шүү дээ. Чи битээр нэг баг болоод 3 дахь этгээд маань өөр баг байхгүй л гуруулаа нийлээд мөнгө ичүүлгээл ингээл асуудал үүсэн шүү дээ. Тэгэхээр нэг нэрийг хянах үднэс тэр ер нь олон нам байгаа нь сайн шилдэг гэж бодож байна. Тэгээд чи сайн нөгөө маш юм чухал сэдв ярьла. Сонгуулийн зардал гээд одоо нөгөө нэг одоо тэгэл би бас нөгөө сонгуулиар ажилласан бохгүй юу. Тэгээд хамгийн их зардал бол хэвлэх материал болон ухуулагчийн зардал дээр явд юм билий. Тэгээд тэр ухуулагч хүмүүсийг тэр сонгуулийн 14 хоногийн хугацаанд ажиллуулна гэдэг чинь өөр амар өндөр зав. Одоо боддоо ингээд би одоо жишээлбэл Баянгол хоног хичээлээ гэж бодоход ядчил ингээл 300 400 ухуулагч таахгүй болохгүй болж байгаа. Тэгэл зарим бүр 600 700 ухуулагч авч байгаа байхгүй. Тэг чи боддоо тэнд ингээд яг хөө сонгуулийн тухай хууль дээр ингээд жишээлбэл цалингийн даат хэмжээний 50% нь байна гэж заасан. Тэгэхээр 330 сая төгрөг байгаа. Гэхдээ тэр чинь бас 330-аар ажиллах хүн олдохгүй байхгүй. 14 чинь ингээ 14 хоног хөлийнхөө уулыг цайтал ингээд бүх хүний ингээд айлын хаалга мөдөл ингээд тараах материал тараагаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр амар хэцүү заяа. Тэр бодоо чи ингээд 600 ингээ болгоно бүр маш их мөнгө байгаа шүү дээ. Тэгээд нөгөө амарчин нэг бичлэг хийсэн шүү дээ нөгөө би ингээд сонгойхын дүртний твшиж байна ингээд бүр үнэхээр ийм их зардалтай та нар надад хандив өгөөч гээд тэгэхээр энэ чинь тийхээс өөр аргагүй байхгүй амар их зардалтай тэнгүүд одоо бүр энэ орон нутгийн сонгуул бүр тэндээс дутуугүй маш их зардалтай болохоор болцсон. Ингээд төлөөлөгчид ингээд дураараа ингээд тойргоо ингээд одоо ингээд нүү аль одоо нөгөө дүүргийн аль хороог ямар тойрог болох юм яах их юм гэдэг нь өөрсдөө дураараа шийддэг болсон болохоор ингээд тойрог бүр ингээд томсоод тэгээ бүр ингээд маш их асуудал үүсэж байгаа. Тэгээд одоо ингээд улсын хурлын сонгуул дээр жишээлбэл ингээд дэвшилттэй хэдэн зүйл гарсан байхгүй юу? Би одоо эмэгтэй хүнийхээ залуу хүнийхээ хувьд л ингээд миний анзаардаг зүйлсүүд байдаг. Жишээлбэл тэрний үе ихээр нөгөө хүүсийн ковотыг 30% хүртэл аль нэг хүүсийн ковотыг 30% хүртэл 30-аас доошгүй байлгана гэд ингээд заагаад өгсөн улс төрийн намууд бүр ингээд хуулинд нь заагаад өгсөн. Тэгэнгүүт тэр залтууд чинь одоо нөгөө нэг үндсэн хуулийн нэмэлт одоо улсын хурлын тухай хууль, за сонгуулийн тухай хууль гэдэг бүх хуулиудын нэмэлтээр орсон. Тэгэнгүүт орон нутгийн тухай хууль дээр одоо тэр зал байхгүй. Ер нь бол улсын хурлын тухай хууль дээр жагсаалтаар орж иж байгаа 48 гишүүн дээр аль нэг хүүсээр сөүлжлэнө гэдэг маш юм чухал залтад орж ирсэн учраас намууд ингээ хүүс сөүлжлүүлж хүмүүсээ нэр дэвшүүлсэн бохгүй юу. Тэгээ тэр хүүс сөүлжилсний үр дүнд тэгээ жагсаалтаар ер нь бол дийлэнх эмэгтэйчүүд сонгогдоод 32 эмэгтэй гишүүнтэй болсон шүү дээ бид нар. Тэгэнгүүт бас одоо ингээ босхын бас өндөрлөөд өгсөн 30%-аас доошгүй байна гэд зөвхөн босго тэр чинь
Тэнгүүд одоо орон нутгийн сонгуул дээр байсан мэхээр тэр босгоно ууг нь бол ингээд логикороо ботсон ч тэр би зүгээр ингээд мэрэгжлийн хуульч биш мөртлөө ингээд ботход л суур том хууль өөрчлөгдөж явах дагаж мөрдөгдөх жижиг хууль нь дагаа өөрчлөгдөх гэсэн шүү дээ. Гэтэл орон нутгийн сонгуулийн тухай хууль өөрчлөлт орохгүй байж байгаа 2020 оныхоо өөрчлөлтөөр үлдчихэж байгаа байхгүй. Тэрний үе ихээр аль нэг хүүсийн ковидыг 20% баггүй болгоно гэдэг хууль дээр үлдсэн. Тэнгүүд одоо нөгөө сая улс төрийн намууд яаж вэ гэхээр зарим намууд жишээлбэл чуваа ингээл 20 босгийг давуулж байгаа байхгүй. 24%, 20% гэл. Одоо Монгол ардын нам жишээлбэл миний анзаарснаар нөгөө 45 нийслэлийн 45 биш үү? Одоо нөгөө хамгийн их мэдэлт хүрж болох 45 биш үү? Том их мэдэлтэй. Тэр 45 дээр жишээлбэл 45 хүний 9 жишээлбэл эмэгтэй байхгүй. Ардчилсан нам дээр жишээлбэл 11 эмэгтэй байсан байна. Тэр нөгөө тоог нь сольжиж магадгүй ш. Доор нь биччихье. Тэгээд тэгэнгүүт харин би нэг намд маш их одоо залууны хувьд маш сэтгэл хангалуун маш баярлаа. Баярлж явдаг хэлье. Хүн нам бүр ингээд нөгөө орон нутгийн сонгуулийн тухай хууль заасан босгоо бүр ингээд бүр хэд дахин давуулан биелүүлээд нийслэл дээр жишээлбэл 48.8% нь эмэгтэйчүүд 51.2% нь эрэгтэйчүүд байсан. Би тэгээд ингээд харахад ингээд эмэгтэй хүмүүс байгааг харахад надад юм гоё юм дотн мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ хүн ядаж ингээд тэгээ ядаж л надад хамаарах асуудлыг шийдчих байх та. Тэгээ ядаж нэмэлгүүдийн асуудлыг шийдчих байх та. Байрны асуудлыг шийдчих байх та. Стандарт тэгээ хүүхдийн тоглоомын талбайны стандарт ч юм уу, ногоорчны стандарт гэл яг ингээд хүүхэд дөрүүлэл эмэгтэй хүн юу тулдгүй тэр бүгдийг хараад тэгээ одоо сэтгэл зүйн одоо төв байгуулчих байх та. Хүчрхийлэлд өрч байгаа хүүхдүүдэд ингээд тулж ажиллах юм төвөдөг улам болгочих болоо та гэл ингээл эмгэлж явдаг асуудлууд маань багаар шийдэгдэх байх та гэсэн ийм мэдрэмж надад өгж байгаа байхгүй. Тэгэд бас эмэгтэйчүүдийг төвшүүлээд ирэхэд нөгөө би бас судалгаа уншижсэн л да Америкт хийсэн судалгаа байсан. Эмэгтэйчүүдийг олон төвшүүлээд байгаа намууд улам ийм царайлаг харагдаж эхэлж ингэсэн судалгаа байсан байхгүй. Гэхдээ нөгөө царайлаг гэдэг үг нь тавьчих та. Ямар утгаараа царайлаг вэ гэхээр нөгөө нэгдүгээр нөгөө иргэдэд ингээд бидний дунднаас хүн сонгогддог юм биш үү гэдэг мэдрэмжийг өгдөг. Хоёрдугаарт нөгөө нэг тэр чинь ингээд ийм бүлэг бүрийн төлөөлөл байх хэвээр газар бүлэг бүрийн төлөөлөл байхгүй болоод ирэнгүүт нөх хүмүүс итгэхгүй болоод эхэлж байгаа байхгүй юу? Хэд ингээ яа за бол хай би ингээд ерөөсөө итгэхгүй байх ингээд тэгээд төр иргэн хоёр одоо энэ төр иргэн хоёрын гүрч өөрөө улс төрийн нам. Тэгэхээр иргэдийн итгэлийг хамгийн их олж хамгийн их сонирхлын татаж тэгж явах хэвээр одоо уг нь одоо нийгмийн институт ч өөрөө улс төрийн нам байх хэвээр байхгүй тэгсэн чинь тийм ингээд Монгол жишээлбэл гажууд л үүссэн гадаадад бол ингээ хүүсийн квота барьдаг, дээшлүүлдэг, ажилтдаг газруудад бол иргэд нь ингээ бүр юм намдаа итгэх итгэл одоо парламенттай итгэх итгэл нь маш юм өндөр юм өссөн үзүүлэлтүүд байлээ. Тэгэхээр хүн нам надад жишээлбэл ингээ итгэл төрүүлээд байгаа байхгүй. Гэтэ бид тээр хоёулаа жишээлбэл нам буус тийм үү бид тээр ингээ хүндлэнгийн байр сууриас харж байгаа байхгүй юу. Одоо энэ чиглэлийн нөгөө юм мэдлэг юм хүрэгч юмсан гэ залуу хүмүүсийн үүднээс улс төр юу ямар байна гэдэг өнцгөөс харж подкаст хийж байгаа битэрийн үүднээс бол ингээд хүн нам аягүй айтаа харагдаад эхэлж байгаа байхгүй. Ингээл харахад бодолтой ингээд хүн амын 50% бүрдүүлээд байгаа эмэгтэйчүүд ингээд байцдаггүй одоо ингээд 20 босгийг давахгүй байх хэрэг миний ингээд надад маш юм гонигтай санагддаг байхгүй. Тэнгүүд тэрийг эвдэж гарч ирж байгаа бас ингээд хүн бол ингээд бодлогын үдээс ингээд супер байгаа байхгүй. Тэнгүүд Монгол ардын нам ажил нам хоёр бүр үнэн суг харагдаж байгаа байхгүй. Үгүй надад л аягүй сайн харагдсан. Яг нөгөө нэг эмэгтэйчүүд нь 50% хүрээд эхлэхээр залуучууд ч гэсэн бид нэр залуучууд бид нар чинь яг энэ хүн амынхаа 50% эзэлж байгаа. Тэгэхээр залуучууд ч гэсэн бид нар дараа нас хувиа эзлэх боломжтой юм шүү гэдэг болтол орж ирж байгаа. Одоо тэгэхээр яг хамгийн боломж бололцоотой муу гэхээр залуу эмэгтэйчүүд яг энэ рүү чиглэхэд орох амар хэцүү. За эрэгтэй хүн угийн хувь нь их байгаа. Тэгээ залуучууд ороод ирвэл эрэгтэйчүүд ороод ирж болж байна тий. Яг залуу тэгсэн мөртлөө эмэгтэй хүмүүс яг энэ альж төрлийн улсын хурлын ч бай иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул дээр орж ирдэг болтлох боломж нь илүү ихсэж байгаа мэн гэж харж байна. Тэгээд хүн нам бол үнэхээр өнгөлөг харагцсан. Үнэхээр эмэгтэй хүмүүс ялцчгүй нэг юм чимдэг шүү. Одоо инженерийн ангийнхан байлаа гэхэд нэг ганц 2 3 4 октод байхаар их гоё чимэгтэй харагдаг штэ. Да ирчүүд донд яг тэр шиг гэтээ илүү олон эмэгтэйчүүд байхаар бүр илүү үзэсгэлэнтэй надад бол гоё харагдчихжээ хэлэхэд таатай байна. Намд илсмээ санагдчих шүү. Гэхдээ намд илсчихлээ надад яг энэ подкастыг хийхээр жоохон юм шиг санагдаад чи. Яг тэгэхээр нэг илүү тийм гэтээ яг тэгж санагдаад идэв. Үнэн мэдрэмж үнэлэмж маань ингээд арай өөр төвшөнд гарсан гэх юм хүн намын үнэлэмж. Тэгээд угаасаа нөгөө улс төрийн намууд чинь 23 оны 4 сарын 17 тийш дээ. Яг одооноос жил гарны өмнө нөгөө
амлалт өгчсэн бохгүй юу? Хүүсийн тэгш байдлыг хангана, гендерийн тэгш байдлыг хангана, хүний эрхийг дээдлэн тэгээд аль ч төвшөндөө ингээд гендер суурьтай бодлого хэрэгжүүлнэ. Тэгээд дээрэс нь нийгмийн олон бүлгийг төлөөлөх үүргийг ханган мангана гэдэг ингээд 18 ингээ гараа нийлүүлж байгаа байсан. Хоёул ярьжсэн шүү дээ. Тэнгүүд тэн дээр нөгөө хүн нам өөрөө 50 бид нэр 50 бодлогыг баримтлана гэж гарч ирсэн бохгүй юу? Тэгээд яг тэр утгаа ингээд хэрэгжүүлэн явж байгаа явж гинэ гэж би харж байгаа. Тэгээд маш юм сэтгэл хангалуун байгаа. Энэ дүр төрх нь орон нутгийн сонгуулиуд дээр ч гэсэн аймаг сун дээр төвч байгаа хүмүүс дээр ч гэсэн бас харагдаасаа гэж би бас тэгж хүсэж байна, хүлээлт байна. Тэгээд энэ ирчээ бас битгий алдараа бусад намууд ч гэсэн ийм үлгэр дуурайлыг аваад хэрэгжүүлээсэй гэж хэлмээр байна. Тэгээд яагаад энэ улс төрөөс залуучууд эмэгтэйчүүдийг гадуурхаад идэм бэ? Энэ нэг юм сонирн байдлаа болооч гэж намын дарга нарт нь хэлье гэхгүй юу? Гад өнгөрөө. Залуучууд байгаад одоо бид хэд чинь яг залуу хүн гараад ирэх юм бол миний бодлоор одоо чинь энэ жил сая 7 сарын сүүлээр Рио Тинтогийн парк нэгдлээ шүү дээ. Тэгээ тэнд ямар их хүмүүс маш аз жаргалтайгаар суугаад маш олон хүмүүс пикник хийж те сайхан бяцхан гоё ингээд цагийг маш гоё үр бүтээлтэйгээр маш гоёор өнгөрөөж байгааг бид нэр олж харсан. Тэгэхээр ийм зүйлс бид нар дутагдаад байгаа. Зөвхөн залуучууд ч гэлтгүү. Хөгш настай хүмүүс ч гэсэн хүүхдүүдтэйгээ ч гэсэн ирээд байх боломжтой. Энийг бид нар залуучууд бол хамгийн их хэрэгдэг. Бид нартэй ингээд залуучууд бид нар цагаа өнгөрөөх болцох газар алгаа, найзуудтайгаа зугаалах гоё газар алгаа гэдгийг бид нар хэлдэгтэй. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх хүмүүс бол одоо л яг бидний сонгох гэж байгаа энэ сонгуул дээр байгаа хүмүүс энэ асуудлыг шийдэх боломжтой. Бид нар тэр хүмүүст ч гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Тэгээд одоо чинь бид нар ярьдаг гадаадаас хүмүүс ирээл юу үзхийн гэхээр нэг сонжин болдог үзэн тэрэлж явна. Тэ нэг юм хитгэн цөөхөн газар байдаг очих гэж буу юм болдог. Тэ яг Улаанбаатарт үзүүлэх газар юу вэ гэхээр өлтөж юм байдаг. Гандан үзүүлнэ. Тэгэл Сүхбаатарын талбай үзүүлнэ. Би энэ жил хост хийсэн аахгүй юу? Япон хүн гэртээ байлгаад тэгээд хост хийж явах хугацаанд болохоор ингээл яг гадаад хүмүүс яг илүү солонгос японочууд бол илүү морь гадаадад ер нь бол ингээд гадаад найзууд ингээд авчираад эсвэл ингээд тэр амар ичмэр байгаа зү ер нь ингээд үзүүлэх газар нь маш хомос тэгэнгүүт ингээд тэд нар чинь ингээд маш цэвэрхэн хотоод ирж байгаа хүмүүс байгаа байхгүй юу жишээлбэл солонгосчууд чинь ингээд маш юм ингээд гой хүрээлэнтэй ингээд гүдэг талбайтай зү тэнгүүт ирээд ингээд найзаа ингээд гоё уулзэлдаа ингээ гараад ирэлтэй гоё хүрээлэн шиг юм гоё юм ногоо юм орчинтой газар алах юм алхах гэж байгаа байхгүй тэнгууд ингээ одоо хүрээлэн сүрт авалчих газар байхгүй. Тэг өглөө тэднээс аягүй юм нөгөө одоо манай найз шилбэл амар юм нөгөө амар их алхдаг. Тэгээд амар юм байгальтай ойрхон байхыг хичээдэг. Өглөөс гүйдэг интернет байгаа байхгүй. Тэгээд би ингээ нөгөө гэрийнхээ ойролцоо ингээ манай найз ингээ ирж бодлаад тэгээд ингээ битээ ингээ хамт үйсэн чинь Баянгол дүүрэг завж шилбэл тэгсэн чинь ингээ өглөө дагуулж гарыг ихээр гүүх тал байхгүй. Алхах газар байхгүй. Ингээд амар гоё нэгтэй. Тэгсэн чинь ингээ маа найз ингээд бүр ингээд толгоос ихсрээд байгаа байхгүй ингээд гайхаад шүү бүр ямар сони юм бэ гэд ингээд тэр хүмүүсийн ингээд толгойн дөрөв жоохон буухгүй байхгүй өөсөө төрхөөсөө ингээд дэжгүй орчинтой газар байц юм шиг одоо ингээд манай үеийнх ингээд чи 20 ингээд гарсан хүмүүс 24 5 гэсэн үг шүү дээ. Тэнгүүд 24 5 жилийн өмнө бас солонгос ч юм нэлээд дэжгүй болсон байсан. Тэгээд одоо ингээд яг одоо ингээд нөхцөлөд хараа гайхаад байгаа байхгүй бүр тэгээд ямны үн бас ямар амар үнэтэй бэ гэж гайхаад байгаа зөө ингээд манад хүмүүс үнэтэй хийдээс танаад бүр илүү үнэтэй юм бэ нэгэд тэнгууд ингээд нөө одоо ингээд салхи хүсний хэмжээг харангуут бас ингээд та нар хэдэн нүрийн цалин авдаг вэ гэл нөө одоо нөө тэдний мөнгөнд нэмэгдэхгүй бол нөө доллар руу шилжүүлээ бодно шүү дээ. Тэгэхээр бүр ингээд бидний одоо нөө цалингийн доод хэмжээ чинь баг нэг 150 60 доллар шүү дээ 660-аараа бодвол тэгэл ингээд би өөрөө хаадаг цалин байлин ингээд хэлхий бүр нэг магааны эзэн байхад байгаа байхгүй. Чи тэгээд яаж юм дээр ингээд намайг бүр ингээд тэгээд нөгөө монголчууд нөгөө амар аав ээжээс амар хараад манаа тэгэл ингээд нөмөр байдаг шүү дээ. Гэхдээ яг одоогийн юм нөхцөл байдал эцгийн тусыг авахгүй бол ингээд амарх нөхцөл бас ингээд аюу хүнд болчихж байгаа байхгүй. Тэгээд тийм байна. Ч гэх шиг тэгээд энэ одоо ядаж ингээд гадаадууд ирэхэд найзлахын асуудлыг шийдсэн ногоон орчинтой зам талбай шороогүй тэгээд дээрэс нь ингээд аимшиг юм колонкууд ингээд байрнууд дунд нь сүлжилдээд байрлцсан ингээд тэгэл ингээл рол гişүүлээ нөгөө сороо мороо одоо ингээд юм уу явъя гэхээр ямар ч замгүй ингээд бүр салгачих гад байна гэд нөгөө хүмүүс ингээд жиргээд байгаа байхгүй жиргээ дээр тэгэхээр чи үнэн баггүй нөгөө нэг байк унаад явахаар ингээд бүр салчих гад байгаа байхгүй бүр ийм замтай тэгэхээр ингээд ядаж юм гоё замтай ийм хотод амьдрмаар байна тэгээд амьдрах болон амьдрах эсхий чинь шийддэг хүмүүс бол ингээд орон нутгийн сонгуулиар сонгогддог хүмүүс шүү. Нийслэл орон нутгийн сонгуулиар сонгогддог хүмүүс.
Тийм болохоор ингээд нин ялангуяа залуучуудад гээд бүр ингээд кавичинг хийж онцолж хэлмээр байгаа байхгүй юу? Та нар сонгуультай оролцооч. Ингэж сонгуультай оролцдгүй юм байж битээ гоншигноор гэж хэлмээр миний хувьд бол чи юу гэмээр юм? Миний хувьчсаа яг тиймэрхүү л санааг илэрхийлээд гэж бодож байна л та. Тэг өөрсдөө амар л их ярьдаг шүү дээ. Одоо тэгэл яг нэг хейтэлж байгаа тэг хүмүүсийг бойкотлж байгаа нэлээд олон хүмүүс байна. Яг саяны сонгуулиас шалтгаалаад тэр хүмүүсээ бойкотлж байгаа бол бүгд бойкотлсон шиг бойкотлдог бай. Тэгжээж бид нар тийм хүмүүсийг зайлуулад холдуулаад тэгээд илүү чадвартай мэдлэгтэй хүмүүсийг бид нарыг өөрсдийнхөө сонгогдох биднийг төлөөлөх хүмүүсээ гэж сонгох юм болов гэж би харж байна. Тэгэхээр сонгуультай өөрсдөө идэвхтэй оролцоцгоё, хүмүүсээ сайн судалцгаая. Тэгээд бойкотлж байгаа хүмүүсээ жинхэнэ үнэнгээс нь бүгдээрээ бойкотлцгоё л гэж хэлье. За тэгээд өнөөдрийн подкастыг энд түргээд дуусгая гэж бодож байна. Тэгээд би бас ганц үг. Одоо ингээд нөгөө нэг улс төр хэтэрхий муухай ер нь бараан байгаа нь яг үнэн. Миний харж байгаагаар бол үнэн. Тэгээд яг уу энэ жилийн улсын хурлын сонгуулиар бол жоохон өнгө төрх нь өөрчлөгдөөд илүү юм солонгорсон царайлаг болсон манай парламент. Тэгээд улс төр ингээд сонирхоод хийгээд явж байгаа хүмүүс сайн муугаар маш их яригддаг. Тийм муулахч үе байна, сайлахч үе байна. Гэтэ одоо ингээд үйлдэл хийгээд явж байгаа хүмүүсийг бас хідүүлээ муулаад явах вэ гэхгүй. Тэрний оронд хідүүлээ нөгөө өөрсдийнхөө иргэнийхээ улс төрийг эрх болон үүргээ биелүүлээд тий энэ харьяа сум дүүрэг орон нутгийнхаа нийслэлийнхаа сонгуульд идэвхтэй оролцдог байцгаая, тэрийг анзаардаг байцгаая. Тэгээд ийм маш олон ийм нөгөө юм гажуудлын асуудлууд байгаа учраас бид нар одоо л өөрсдөө ингэж оролцож анхаар шийдэхгүй бол ийм амар хүнд нөхцөл байдал үүсэж шүү. Тэгээд нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хуралдаа сонгогдох тэр 45 хүн дүүргүүдээ сонгогдох тэдгээр хүмүүс бол Монгол улсын тийм үү татвар төлөгчдийн нийт мөнгөний 50%-ийг зарцуулах эрх мэдлийг тэнд татах чинь гэсэн үг. Тэгээд дээрэс нь таны машины дугаар явах хэсэг, дугаарыг хязгаарлалт байх хэсэг. Шинэ машин одоо авлаа гэдэг нөгөө нэг дугаар олохгүй болоод ийм асуудал үүсчихэж байгаа юм. Тэнгүүд энийг тэгээд жишээлбэл эмнэлэг сургуулийн хүртэем, сургуулийн асуудал, үйлчлэгээний асуудал, эмнэлгийн стандарт, орон байрны асуудал. За тэгэл дээрэс нь энэ амьдрах орчны асуудал гэдэг энэ зам талбай асуудлыг бүх юмыг шийддэг хүмүүс чинь одоо энэ нийслэлээс, дүүргээс, аймагаас сумаа сонгогдож байгаа хүмүүс шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. Тэгээд бид нар анзаарахгүй өнгөрдөг учраас маш их мөнгө тэнд алга болдог. Тэгээд хин дуртай хүнхийн мөнгө хайсан бид нар ингээд анзаардаг учраас орж ир сонгогдонгуудаа өөртөө ашигтай компани дээр төсөв аваад тэр мөнгөө идэх юм л юм Монголд болоод байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд ийм болоод байгаа учраас бүгдээрээ идэвхтэй бай. Тэгээд дээрэс нь анхаарад үнэхээр энэ чадвартай хүмүүсээс нэр дэвшиж гин. Намууд тэ өөр болж гин, өөр төрхөө өөрчлөхийг хичээж байгаа учраас хэдүүлээ гоё анхаарч үзээ, судлаад сонгуультай идэвхтэй оролцдог байя гэж хэлье. За энэ хүрээд бид хоёрын Сонин Монгол подкастын өнөөдрийн дугаар дуусч байна. Тэгээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Харин та уугаал хэлээ гэж байна. Хараа л суугаал.